Эрүүл байна уу эм цом яваа. Тэгэхээр Монгол улсын хүн амын хувьд бол ялангуяа хөдөлмөр эрхэлж байгаа ажилчин ангийн хувьд бол энэ артерийн гипертенз буюу артерийн даралт гэсэн өвчний тархалдах өндөр, үүнийгээ дагаад одоо нас баралт хүндрэлх өндөр. Артерийн гипертензийн одоо хүндрэлийн гол одоо чухал хөдөлмөрийн чадвар алддаг их хоруу чанартай хүндрэл бол тархин цус харвах юм гэдэг. Өөрөөр хэлбэл та бидний оюун ухаан хийгээд хөл гар илүү дутуу үйл ажиллагааг одоо удирдах зохион байгуулж явдгийн тархи маань гэмтэн гэдэг бол тухайн хэсэгт одоо саажилт үүсгэс гадна хөдөлмөрийн чадвар бол алдагддаг. Тийм учраас энэ артерийн гипертензийн одоо хүндрэл болох тархин цус харвах юм гэхээр Монгол улс бол одоо олон улсад бол нэлээд дээгүүр 1-3 дугаар байранд ордог. Тэгэхээр энэ зүйл бол одоо бүрэн нэмжлэх боломжтой. Хамгийн гол нь одоо тасралтгүй дэглэм баримталдаг, тасралтгүй одоо эмээ ууж, эмчт үзүүлж хяналтанд байх хэвээр. Нэг үгээр ярил цэцэг арчилж байгаа юм шиг биедээ ингэж байнга усалж тордож байгаа юм шиг байнга эмчтэй үзүүлж, эмчилгээг өргөжлүүлж уух хэрэгтэй байдаг. За ингээд эмч хийж яхад бол нэг хинэггүй гэмээр ч юм уу тоомжргүй зүйл байдаг. Юу вэ гэхээр даралтны эмийг бол одоо өдөр болгоно уудаггүй, даралт ихссэн үедээ ууждаг, шилэн хөзөө одоо толгой өвдсөн үедээ уудаг. Энэ бол их буруу хандлага. Яагаад гэвэл 2-3 зүйлийг бид нар өрхөгдүүлдэг. Нэгдүгürt бол артерийн гипертензийн үед бол толгой дараалал нь шинж тэмдэг илэрч одоо толгой дараалал нь ихссэн үед шилэн үзөөгөөш нүүдэг бүрэлдэж толгой өвдөж толгой дүүрдэггүй. Энэ бол одоо 20-40% нь илэрдэг. Өөрөөр хэлбэл 10 хүн тутмын те 2-4 хүнд нь илэрдэг учраас үлдсэн одоо дийлэн хөвдөн бол ихсэн ч гэсэн шинж тэмдэг илэрдэггүй. Ийм учраас бол ихсэн гэдгийг заавал шинж тэмдэг илэрчээж гэсэн гэж ойлгож болохгүй гэсэн. Тэгэхээр артерийн гипертенз онцлогдоод эмчилгээ өргөжлүүлж байгаа нөхцөлд бол эмийг бол одоо ингэ шинж тэмдэг илэрхгүйсэн ч уух шаардлагатай болдог. Хоёрдугаарт нь болохоор эмийг болохоор ингэ ихсэн үед уудаг, бусд үед нэг хайшчдаг, зарим үед нь ингээд хэвэн болохоор даралтны юм уухгүй өрхөгдүүлцдэг. Тэгэхээр энэ даралт бууруулах юм бол ингээд өдөр тутам багтмал ууж яж одоо эмчилгээний тунд маань цуснд үүсдэг. Энэ эмчилгээний тунд цуснд үүснээр одоо үр дүнтэй даралт хэсгээс хамгаалдаг, даралтыг буулгадаг. Тэр зүйлийг бас ойлгодоггүй. Гуравдугаарт болохоор энэ маань одоо ингээд нохоо хамартаа хүрхээр усч гэдэг шиг яг хүндэрсэн их эвгүй үед нь бид нарыг одоо өвчнийг эмчлэх гэж оролддог. Яг энэ бага үед нь хүндрэл өгдөггүй, байр ихтний гэмтэл авдаггүй үед нь бол эмчлэе гэж одоо хинэггүй байдлаар хандаж болохгүй. Ийм 3 зөвлөгөөг та бүхэн бол их баримталж одоо урт наслах хэрэгтэй шүү. Монгол хүн 80 нэмэх наслах хэрэгтэй шүү гэж та бүхэндээ захимаар байна.